Өглөөний цайнд өнөөдөр чинь 60 г крем of rice. Тэгээд 5 өндөгний цагаан, 1 бүтэн өндөг, 1 банан, 1 халбаг уураг авах юм байна. За өглөөний цайндаа нийт 630 ккал дунджаар авж байгаа. Одоо нөгөө тэмцээний яг бэлтгэлүүд эхэлсэн байгаа болохоор тэрэндээ тааруулаад хооллож эхэлж байгаа. За бас. За дараагийн бол 200 г цагаан будаа, 150 г салма, 70 г брокколи гэхлээр нэг 500, 600, тийм 620, 590 ккал явцаа. Болж байна. Уул нэг идчихэд бэлтгэлийг хөөсөн. Тогтсорцоод дараагийн болоо идчихэл бэлтгэлтэй явна да. За энэ бэлтгэлийн өмнөх бол одоо 100 г цээжмэх, 200 г цагаан будаа, 50 г брокколи. Тэгээ тосгүй шаагч нь болгосон. Тэгэхээр за нэг 450, 460 ккал явцаа. Болж байна. Одоо бэлтгэлийн өмнөх хоол идчихэд бэлтгэлнээрээ дахиад нэг яг ийм хоол идэх хэрэгтэй. Тэгээ хоол хооронд мэдээч энзим, хоол шингэх энзим тиймэрхүү юм даагаа явж байна. Тэгээ бэлтгэлийн дараа шингэн карб масны бэлтгэл хийж байгаа болохоор 50 г шингэн карб, 1 халбаг уураг, нэг халбаг. Яс юу арсан. Тэгээ гультамин 1 халбаг. За тэгээд 2.5 г давс. За энэ бэлтгэлийн дараах түргэн шингэх яагаад энэ шингэн карб бэлтгэлийн дараа шууд ууж байгаа гэхээр хүнд бэлтгэлийн дараа булчингийн глюкогенийг хурдан нөхөх зорилгоор тэгээ хурдан шингэдэг болохоор хүнд бэлтгэлийн дараа маш хурдан бие цэнгэлэх болохоор яаш минийх тэгээ ууж байгаа. Глютамин болохоор булчингийн recovery, одоо энэ уурганы нийлэгжилт энэ бүх юмд ууж байгаа. Давсаа эрдэс нөх гэж ууж байгаа. Essential amino acid бас нийлэгжилтийн дэмжин хүнд бэлтгэлээр булчин чадлаас хамаарна гэд бүгдээрнгийн хамт уудна шүү. За ингээд мил 4, 200 г цагаан будаа, 100 г цээжмэх, 50 г брокколи гэхээр за нэг 450, 60 ккал явцаа. 4 дахь хоол. Тэг унтахын өмнө нэг 9-10 цаг үед овёс 50 г, тэгээ 1 халбаг уураг, 70 г нэрс. Тэгээд 1 халбаг алмонд баатар гэхэр чинь оройдоо 450 ккал болж байна. Өдөрт нийт 2840 ккал авч байгаа. Тэгээ хүн болгон булчингийнхаа хэмжээ болон мас, биенжин, бэлтгэлийнхаа байдлаас хамаарат янз янз хоолдог. Заавал минийхэр хоолох галбгүй өөрийнхөө биеийн чинь булчингийнхаа масанд хамруулаад хоолох хэрэгтэй шүү.